Манай улсын 220 сум сүлжээнд буюу шилэн кабель холбогдсны 69 сум нь бүртгэлийн сүлжээнд холбогджээ. Цаашдаа төслийн багтаа хамтран 2019 онд 120 сумыг бүртгэлийн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Харин үлдсэн 30 орчим сумыг улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн нөөц бололцоогоор бүртгэлийн сүлжээнд холбох зорилт тавьжээ. Ингэснээр 2019 оны 9-р сарын 1 гэхэд Монгол орны 220 сум бүгд бүртгэлийн сүлжээнд холбогдож, иргэд сумаасаа бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой болох юм. Үүнээс гадна харилцаа холбооны хороо шилэн кабельд холбогдоогүй сумдыг шилэн кабельд холбохоор төлөвлөжээ. Хэрв ингэвэл Монгол улсын 330 сумыг буюу бүх сумыг бүртгэлийн сүлжээнд холбоход бэлэн болох юм байна. Улаанбаатарт 108 хороо сүлжээнд холбогдсон байсан. Яг төслийн багтаага хамтраад 2019 оны 1 сарын 1 гэхэд нийслэлийн 152 хороо 152 хороо бүгд сүлжээнд холбогдсон байгаа. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэх юм бол сумын хорооны иргэд маань өөрөө улсын бүртгэлийн үйлчлэгийг шууд авдаг болно. Хэцүү ажлаас бас урмаагаар дараачийн нэмэлтээр 120 сумыг холбохоор улсын бүртгэлийн ерөнхий газартай харилцан тохиролцож санхүүжилтийг олохоор болоод байгаа бас байгаа. Та бүгд дуулахад хаатай байна. Эхний хэмжээнд нийслэлийн 4 төв Дүнжингаруу, Мишель, Оргил, Даргон гэсэн 4 төв дээр улсын бүртгэлийн буюу нийтдээ төрийн 28 агентлаг үйлчлэгээ үзүүлж байгаа. Яг энэ төрийн 28 агентлагийн үйлчлэгийг бид цахимжуулахаар ажиллаж байгаа. Одоо эх 7 хоногт бид эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл энэ 28 агентлаг цахимжахаараа энэ 4 төв дээр очсон иргэн ямар ч цаасан мэдээлэл өгөхгүй. Хурууны хийгээ уншуулснаар иргэн халамжаас, татвараас, улсын бүртгэлээс төрийн өмчийн бусад агентлагуудаас үйлчлэгийг авдаг боломжийг бид бүрдүүлж байгаа. Өмнө нь альва сумын иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд 2-оос 290 км зам туулж 2-оос 10 цагийг зарцуулан 10-аас 250 мянган төгрөгийн зардал гаргаж аймгийн төвийг зорддог байжээ. Харин улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсноор иргэд сумын төвөөс үйлчилгээ авч цаг мөнгөө хэмнэх боломжтой болсон байна. Ингэхдээ иргэний бүртгэлийн 15 төрлийн бүртгэлийн үйлчилгээ авах юм байна.